За өдрийн мэнд нэг лайв хийгээд хий. Цаг 10 цаг 10 минут болж байгаа юм байна. За тэгээ энэ удаагийн лайв дээр минь харин үзэж байгаа хүмүүс маань бололцоогоор сайхан шеэрлээд өгөрэй гэж хүсэх байна. Учир юу вэ гэвэл би авилгатаа тэмцдэг юм уу тэмцдэг юм уу? Авилгалыг яаж бууруулдаг юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцах гэсэн. Тэгээ сая ардын намын баг хуралдаа дуслаа штэ. Их хурал нь. Тэгээд хүмүүс бас харсан баг. Тэгэл учирлын ардын намын тэг бүдэг хулгайчтай толгойлогч нь сая тодорлоо шин толгойлогч. Тэгээд толгойлогчтой юу ярьж ясныг бүгдээрээ санаж байгаа тийм ээ. Энэ яриан дотор нь айгүй том асуудлууд яригдаад байгаа. Маш соргогоор ойлгож олон талаас нь эргэцүүлж тунгааж үзэхгүй болохгүй байгаа. Энэ Нямсран баяр цогтгод хээ биш энэ шүү гэсэн байна. Хээ ням учрал гэдэг штэ. Хээ учрал өөрөө хэлсэн штэ. Миний аав ч хүрэлсөхгүй хэлсэн байхгүй надад. Тэгээ ням мосын хүрэлсөхийн учрал гэдэг юм уу? Эсвэл хүрэлсөхийн ням учрын учрал гэдэг юм уу? Би тэрийг сайн ойлгохгүй байгаа. Ямарсан бол хүрэлсөх гэдгийг бол миний аав гэж зарласан. За тэр яах вэ? Энэ бол гол асуудал нь биш. Гол асуудал бол нөхөр бол ардын нам эргэж ирнэ гинэ. Ард түмэн дээр эргэж ирэх юм баха. Тэгээ хаагуур юу хийж явсныг сайн мэдэхгүй хүчээ нийлүүлээд их л хүчтэй л яваадах шиг байсан тийм. Бүгднийг хүчээ нийлүүлээд нус орноо сайхан болгоод ядуурлаас гаргаад тийм төрөө хямралаас гаргаад түмнээ ядуурлаас гаргаад гайхуулна гэдэгс одоо юу болж байгааг эсэргээр болсон. Өнгөрсөн 5 жилд бол Монгол ардын нам байсан. Өнгөрсөн 9 жилд Монгол ардын нам байсан. Хаашаач яваагүй. Тэд бүгдээрээ байсан, олуулаа байсан. Сая хайсангийн эзэдүүд цуглалаа. Тэгээ сум баг цагсарганы бүх нэгжид үсгэрээсээ цугларлаа. 2250 хайсангийн эзэд цуглалаа. Толгойлогчоо тодрууллаа. За энэ нөхдүүдийн юу хийснийг одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа. Мартаагүй. Тийм ээ. Бид нар бол ерөөсөө дандаа хулгай дээр мэрдэг бол Монгол улсын хөгжил дэвшилийн тухай огт ярихаа боллоо. За өнгөрсөн сая сар гарангийн хугацаанд энэ зүйлүүд болж байхад одоо ардын намын дотроо ингээд их мэдлийн тулаан өрнөж байгаа шүү дээ. Тэгээд тулаан яагаад өрнөдөг? Юунаас үүдэлтэй? Бас яаж шийдэгддэг гэдгийг бол өмнөх лайвууд дээр ярьсан тийм. Нэг улс их орноо бодоод ирээдүгөө бодоод тэр дэрэмчт бол зодтолддог л дээ. Миний хувь хаана байна гэд зодтолддог байхгүй. Миний хувь хаана байна? Дэрэмч чинь шудраг өстой шүү дээ. Тэр нь миний хувь хаана байна гэдэг шудраг өсдөг байхгүй. Дэрэмчтийн шудраг өс гэж бас байна. Тэгээд өөрт нь ирж байгаа хувь оногдол нь таалагдахгүй болохоор л зодтолддог. Түүнээс тэр улс их орноо бодсондоо болоод эдгээр ингээд тэмцэлдээд толхилцоод хөгжил дэвшлэмжлийн тухай бодноос ойлголт бол байхгүй. За яг дунд нь сая Баттөмрийн инх баяр гээд хууль зүйн сайд нэлээдгүй олон гэмт хэрэгүүдийг олон нийт цацлаа. Тэгээ баримтууд дэлгэжээлээ. Тэр бол баримтууд дэлгэжээлээ. За тэр баримтын дагуу шийдэгдээд яваасаа гэж бол хүсэж байгаа. Ер нь бол фактический байдлаар бол маш олон гэрээнүүдийг нууц явуулаад байна. Монгол улсын засгийн газар нууц гэрээ хийгээд энэ үйлдээд байна. Болдоггүй. Энэ нууцын ард аюул болдог гэдэг. Ер нь манай эрхчлээд үеийнхэн олон залуучууд энэ ардчсан намын бас их олон хүмүүс өдр ингээл энэ тэмдгүүл тэмцэл өрнөсөөр ээжж 2-3 жилийн турш тасралтгүй тэмцээр ээж оюун эрдэнэ засгийн газар огцруулсан л та. Тэгээ оюун эрдэнэ засгийн газар огцроод өнөөдөр олон гэрээнүүд бол ихнээс ил гарч байгаа.
олон хулгай тэрмүүд илчлэгдэж байна. Нэг талдаа сайн зүйл. Гэхдээ энэний хамгийн чухал юм нь болохоор энэ өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгт учруулсан хохирол нь бол өмлөмжих. Энэ хэдэн зуун их найдаар яригдж байна тийм. Хэдэн мянган цахилгаан станц барих мөнгийг идчихсэн. Тэгээ Монгол улс өнөөдөр эрүүл мэндийн асуудал болох төвчний мөнгийг идчихсэн. Боловсролын асуудлыг 100% шийдэх мөнгийг идчихсэн. Өнөөдөр цалингийн хэрүүл хийх тухай ойлголт байхгүй байхсан тийм. Бүх боломжийг хулгайлсан. Тэгээд юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ хулгай дээр юм одоо зогсох юм уу зогсохгүй юм уу? Энэ зогсвол яаж зогсдгийг? Цаашаа үргэлжлэх юм уу үргэлжлэхгүй юм уу? Ер нь хүн төрөлхтөн ийм асуудалтай учирж байсан уу? Энэ хулгай дээрмээс салж байсан уу гэдгийг бид ярилцах хэрэгтэй байгаа. Хүн төрөлхтөн бол яг өнөөдрийн бидний цаг үед туулж байгаа шиг юм бэрхшээлүүдийг бол бүгд туулсан. Энийг тойрж гарсан ус бол ерөөсөй байхгүй. Бүгд туулсан. Энийг шийдэж чадсан улс орнууд нь бол тий иргэндээ зориулсан хүмүүнлэг иргэний нийгэм байгуулдаг. Тэр нийгэмд нь бол одоо бүх зүйлүүд нь яг хүнийхэн төлөө байдаг. Ухаандаа таны гэрээсчин гараа явахад гэрээчин гадаа хийж байгаа зам барилгын засвар үйлчлэгээний ажил таны эхний ээлжинд аюулгүй байдлыг чинь хангах. Тэ? Таныг хордуулахгүй, утаанд угаартуулахгүй, тоосон дарагдуулахгүй, яаж ажиллаа хийх вэ? Эсвэл танд төвөг удахгүйгээр, эсвэл таныг ямар нэгэн байдлаар осол эмгэгдэлд очруулахгүйгээр яаж хийх вэ? Энэ нэгдүгээр зүйл. Хоёрдугаар зүйлд нь болохоор иргэнийхэн төлөө хүндээ зориулсан нийгэмд хүнийг хохируулахгүй байх хамгийн чухал асуудал бол нэгэнт хохирцсон маань хүний хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг нэн тэргүүний асуудал болдог. Би олон удаагийн лайвн дээр ярьжсэн жишээ аваад хэлээд идэв гэсэн. Жишээ нь дархны зам дээр бодит дээр 200 гаруй хүн нас урсан шүү дээ. 9 жил барьсан. Одоо ч дууссан уу дуусаагүй. Хэрвээ иргэний төлөө нийгэмд бол тэнд өчсөн хүмүүсийн бүх хохирлыг барагдуулдаг байхгүй. Зөвхөн нас урсан хүмүүсийн тухай биш. Тэ? Тэр авто замыг барьж явахдаа буруутай үйлдэлээс тэ эрх мэдэлтэн, албан тушаалтан тэр гүйцэтгэгчийн компаниудын буруутай үйлдэлээс болж учирсан иргэнд өчсөн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал нэн тэргүүний чухал асуудал. Энийг иргэний төлөө нийгэм гэж хэлээд байгаа. Иргэний нийгэм хөгжөөд ирэх юм бол тэр нийгэмд авилгал албан тушаалан гэмт хэрэгтэн оршин суух, тогтнох орон зайг уучтай. Тэгэхээр одоо энэ үгийг би Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд хийж байгаа. Баттөмрийн энх хоёр сайд тандж хэлчихэж байгаа. Тэгээд Баттөмрийн энх хоёр сайд тандж хэлэх энэ үгийг маань та нар надад зориулаад биш тэр сайдд зориулаад энэ нийгэмдээ зориулаад бүгдээрээ сайхан шеэрлээд өгөр гэж би бас уриалж байгаа. Энэ одоо үзэж байгаа ч юм уу эсвэл хойчдоо дараа нь үзэж байгаа юм байна. Авилгалтаа тэмцэн гэдэг асуудлыг сая учрал намын дарга нэр дэвшигтэй тэр ихтгэл дээрээ тавьж ялээ гадаад коридортой сэтгүүлчдэд өгж байгаа ярилцлаган дээр ярьж илээ. Энэ авилгалтаа тэмцэн гэдэг асуудал бол угаасаа байдаггүй. Энэ бол зүгээр хий хоосон үг. Энэ нэг тэмцээд идэгч зүйл биш. Би энэ өнөөдрийн гачган дээр авилгалтаа тэмцэн гэдэг бол архитектаа тэмцэн гэдэгтээ ижилхэн хий хоосон урай лоозунг шилсэн. Тэгээ яагаад тэгж хэлсэн бэ гэхээр одоо архитект нэмэгдээд байгаа. Тэ маш их нэмэгдэж байна. Тэргээд дагаад ахуй хүрээний архитектаас болоод орон гэрт нь одоо хүчирхийллийн гэмтэргүүд маш их нэмэгдэж байна. Энэ юунаас үүдэж байгаа юм бэ гэхээр архинаас болоогүй байхгүй. Эсвэл архичтаас болоогүй байхгүй. 2011 онд Монгол улсын эдийн засаг айгүй хурдтай тэлсэн л дээ. 17% өсөлт болж байсан. Тэр үед бол одоо статистикуудыг гүйцээгээд нөхөд харах юм бол бүгд байж байгаа. Монгол улсын тухайн статистикийг нөхөж хараа. Хамгийн хямдхан архинууд борлуулалт нь муутцсан байсан шүү дээ. Энэ ганцхан Монгол болсон эффект биш байхгүй юу? Монгол болсон үзэгдэл биш байхгүй юу? Энэ дэлхийд даяараа тийм байдаг. Яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр эдийн засаг бодитоор нийгэмдээ нөлөөлөд нийгэм даяараа ингээд тэлээд эхлэхээр ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгддэг байхгүй юу? Тэгэнгүүтээ тэр чинь юу гэсэн үг юм гэхээр Монгол хүний үнэлэмж өсөж байгаа байхгүй юу? Монгол хүний үнэлэмжийг өсгөхөд ямар нэгэн нэр зохиох юм уу, ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагагүй. Эдийн засгийг тэлэх бодлогод явуулах хэрэгтэй.
Тэр эдийн засгийн өөрөө ингээд нийгэмдээ хүртээмжтэйгээр тэлээд эхлэхээр хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгддэг, өрсөлдөө нэмэгддэг. Тэрийгэ дагаад өндөр цалинтай болдог, орлоготой болдог. Тэгээд ер нь адгийн архичин ч гэсэн биш үү те. Тухайн үед 5 ажлаас хөөгдөхдөө дандаа толгой дотор бодож идэг байхгүй. Сайхан ажилд орчод халагчлаа би ч арчаагүй юм аа. Одоо ч хичээх. Тэгээд 6 дахаас архилаа архиа уух болдог байхгүй. Тэгэл архинаас гардаг байхгүй хүн өөрөө. Хүний хүчээ гаргаж бол дийлэхгүй. Тэгтэл одоо эдийн засаг уруудаад нийгэм уруудаад унжаад байгаа гэхэлэр яадаг вэ гэхэлэр тэр гэр хорооллын хөрсөн хүүтэн гэрээ дулаалж чадаагүй ч гэдэг үйл болчлоо. Ажил олдохгүй гараад явна. За хийгүүл ажлууд байна. Гэтэ хийхгүй байгаа талууд байгаа. Тэр юунаас болж ийн гэхэлэр мэдээж бас хид хідэн хүчин зүйлүүд байгаа. Энэ халамж бол энд айгүй нөлөөлдөг. Төрөл бүрийн халамжууд асар их нөлөөлдөг. Хүмүүсийг итгэхгүй болдог, орон зайг нь унгаадаг, өрсөлдөөнийг дуусгадаг. Тэ? Ер нь бол альва улс орныг ядууруулж иргэдийн мангар таныг болгохын тулд бол халамжийн бодлогыг бол сайжруулах хэрэгтэй. Жохон хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр хэрээр иргэдэн тэнэг мангар залах уу, хойрог тийм л болдог. Гар харсан. Тэр нь бол өрсөлдөх чадваргүй, сэтгэн бодох чадваргүй, амьдрал нийгэм дургу. Алстаа тэр нь болохоор өөрөө нийгмийн үзий ядах тийм сэтгхүүрүү төрж явдаг. Яг тэрнтэй чинь зэрэгцээ параллелаар өсч идэг нэг үзэгдэл болохоор ядуур өсөхтэй зэрэгцээд гинт хэрэг архиталт нэмэгдээд байдаг байхгүй. Тэгвэл бид нар энэ тэмцэл гэдэг үгийг яг энүүгээр эхлээд бодож ойлгох хэрэгтэй байгаа. Юутай тэмцэх гээд байгаа? Яаж тэмцэх гээд байгаа? Тэмцэл гэдэг чинь юу юм бэ гэдгийг олон талаас нь бодох хэрэгтэй. За тэгвэл авилгалтай тэмцэнэ гэдгийг би худлаа хоосон зүйл гэж хэлээд шүү дээ. Нэг мундаг хүн сэлэн барьж гарч ирээд сэлэмдэж эхэлж байгаа л те. За тэгээс тэр Батмөрийн энх хоёр өөрөө хэлсэн юм уу, хүнийгийн хэлсэн юм уу мэдэхгүй. Гэтэ тэр хүнээс би гарах магадaltaй гэж бодож байгаа. Яагаад гэхээр энэ өмнө Улаанбаатараар орж явахдаа хэлжсэн те. Би нэг жил чултгоо энэ цаазын ялыг сэргээгээс гэж боддог гэж иржсэн. Тэр хүний төрлөх характер нь илрээд байгаа байхгүй. Тэгээд сая бол авилгачийг бол насан туршаар нь хордог болох юм гин л дээ. Энэ бол тийм гоё чамин үг бол хэрэггүй байхгүй. Энэ авилгалыг бууруулахад хид хідэн бодлогын чанартай зүйлүүд яралтай хийх хэрэгтэй байгаа. Эрхэм сайдаа. Батмөрийн эрхэм сайдаа. Энэ хоёр сайдаа. Тэгэхээр нэгдүгээр энэ иргэний нийгмээ хөгжүүлье. Иргэний нийгэмд хандсан зүйлүүдээ хий. Та нарын засаг барьж байгаа хугацаанд энэ тэ хөл дээрээ босч байсан, суурийн босгож байсан иргэний нийгэмтэй холбоотой маш олон хуулиудыг устгасан. Энэ хуулиудаа буцаага засах хэрэгтэй. Тэгээ энэ хуулиудаа буцаагаад иргэд сурталчлах хэрэгтэй байгаа. Тэр нь ямар ихний хуулиудаас эхлэх вэ гэхээр иргэний нийгэмтэй холбоотой энэ төрийн болон орон нутгийн хүчит компаниудын засаглалын талаарх асуудлуудаа шийдмээр байна. Орон нутгийн бие даасан байдлуудаа шийдмээр байна. Тэ бүх эрх мэдэл төвлөрөх тусам төрийн өвч нэмэгдэх тусам хулгай дээр нэмэгдчихэд энэ нь бол зүү тогтол нөхгүй. Хүссэн хүсээгүй бий болдог. Энэ дээр бол 1000 сэлэмтэй хүн байгаад нэг сэлэм биш үү? 1000 сэлэмтэй хүн шударгаас ирээд бол дийлэхгүй. Нэгдүгээр хүчин зүйл нь. Тэгээ энэ төрийн өмчийг яаж багасгах юм? Төрийн оролцоог яаж багасгах юм? Татвараа яаж багасгах юм? Энэ алхмуудаа хийх юм бол эффект нь бол хамгийн хурдандаа жилийн дотор үзэгдэж эхэлнэ. Эдийн засгийн чинь аюул хурдан ичвэтэй босно. Дээрээс нь хөдөлмөрийн зах зээл дээр чинь өрсөлдөө нэмэгдээд эхэлчихнэ. Тэр хэмжээгээр хүмүүсийн орлого нэмэгдэж эхэлнэ. Нэгдүгээр хүчин зүйл нь. Хоёрдугаар хүчин зүйл нь юу юм гэхээр иргэний хяналтын засаглалын суур хуулиудыг бүгдийг та нар устгасан. Энийгээ буцаагаад хийжээ сэргээх юм. Тийм ээ? Иргэний хяналтын засаглалын тухай ойлголтыг бол бид нар ерөөсөө огт мэдэхгүй явж байгаа шүү дээ. Монголчууд тэр яриа дөнгөж суурийг тавьж ирсэн. Жишээ нь монголчууд яагаад мэдэхгүй гэж хэлээд байгаа гэхээр хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал гэж ярьдаг байхгүй монголчууд. Монгол дандаа тэгж хуурам эхэлж явдаг. Хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал огт биш. Энэ бол иргэний хяналтын засаглал дотор байдаг л зүгээр нэг хэсэг нь. Иргэний хяналтын засаглал бий болох юм бол авилгатай тэмцэх газрын баг хэрэг байхгүй татан болгол таарна. Эрүүгийн цагдаагийн газар
онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг одоо үү түн гэмт хэрэгүүдээ салтандаа авчирд юм уу тэр цэвэрэндээ авчирлаад дарцсан байж байгаа шүү дээ. Гаргаж ирэхгүй хизээч харах гэхгүй. Гэхдээ тэрийг ашиглаад байна. Нэг дарга нөгөө даргаагаа нухчин дарахтаа албан тушаал их мэдлээ солихдоо шилжүүлэхдээ ашиглаад байна. Энэ бол нийгмийг устгахад ашиглаад байгаа зүйл байхгүй юу? Эрхэм сайдаа та нэгэнтээ одоо ингэж баахан гэмт хэргийг ил болгоод ярьчлаа. Шудраг усны талд бай гэж хэлж байна. Одоо тийм бол энэ авилгыг устгадаг орон зайг нь яаж байхгүй болгодог энэ хууль эрх зүйн орчнуудыг яаралтай өргөн бариа. Тэ? Иргэний хяналтын засаглал гэдэг чинь болохоор маш энгийнээр тайлбарлах юм бол тэ төрийн бус байгууллагууд энэ одоо төрийн болон орон нутгийн болон бусад ингээд байгууллагуудын одоо энэ аливаа асуудлуудыг орж үзэх нээлттэй болох хэрэгтэй. Эдийн засгийн болон тэ энэ дотоод шийдвэрүүдтэй холбоотой бүх дүрм журмуудыг орч нээлттэй үзэх боломжуудыг нээлгэх хэрэгтэй. Тэгэхээр тэр төрийн бус байгууллагууд өөрсдөө мөрдөн байцаах шалгах ажиллагаанууд явуулаад хаана ямар гэмтрэг гарч байгаа тэрийг нь өөрсдөө ирж олоод олон нийт дийл болгоод олон нийтийн дэмжлэг авч байгаад өөрсдөө хуулийн өмнө авч шүүх ажиллагаанд ялт байгуулахыг хэлээд байгаа байхгүй. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаах сайн ажилдаг гэж бол 1 2 3 эсвэл 10 ч юм уу. Гэхдээ тэднийг өдөртөг нэг дарган л авилгачин байхад тэгэл дуусаа. Цагдаагийн байгуулах шалгаа авахгүй. Тэр хэдэн мянган цагдаануудыг би дандаа дөрмжлоод идэг юм биш. Энэ дотор өдөртөж байгаа хэдэн цөөхөн эрх мэдэл авилгал албан тушаалын сүлжээг гарч ирсэн тангараг өгөж тэр хаалганы хатвчнаас нь мүлгэж байгаад орж ирээд улын долоож үнссэн цагдаагийн газрын дарга бол хизээч энэ гэмтэртэй тэмцэхгүй, авилгатай тэмцэх газар дарга хизээч тэмцэхгүй. Прокурорын байгууллагын дарга хизээч иймтэй тэмцдэггүй. Тэр даргадаа үнэнч байхаа тангаргалчихсан хүн шүү дээ. Хуулийн өмнө тангарсан тангаргаа бол хизээч биелүүлэхгүй. Тийм болохоор ийм бодлогын шин чанартай хуулиудаа өргөн барихгүй бол танд итгэхгүй байна. Дээрээс нь тэр насан туршид нь ялдаг гэдэг эргүү яриагаа одоо болд тийм балаа юм гэж байдаггүй. Тэрэнд орхно ял завших боломжийг та нараа хуулиар устгасан шүү дээ. Тэ устгаагүй гаргаж ирсэн шүү дээ. Ял завших боломжийг нь гаргаж ирсэн. Энийг засаач. Хөө хилцэх хугацааг та нар байхгүй болгосон. Хэрвээ орон төрийн бус байгууллагууд ингээд би даасан хувийн хвшлүүд энэ ятгах араас хөөцөлдөд гэх юм бол авилгатай тэмцэх шаардлагагүй. Тэд нар чинь та нарын өмнөөс ажиллаж хийгээд гараад байна. А тэр илрүүлээ гаргаж ирээ шүүхийн өмнө нотлоод тэр гин буруутайг нь тогтооцсон бохон бол ухаандаа тэр 40 их найдынхаа 10% нь өгөхтэй байхгүй тэр төрийн бус байгууллагад нь. Тийм ээ? Авилгалтай тэмцэхт нь учруулсан хохирлын асуудал бол айгүй төвөгтэй байдаг. Зарим тохиолдолд хохирлгүйгээр харагдана. Тэгэхээр энэ мэтчлэнгээр энэ бодлогын асуудлыг шийдэхгүйгээр авилгатай тэмцэнэ гэдэг бол зүгээр л хоос үг яриа. Эзэж тийм байдаггүй юм. Дэлхийд ярьж байгаагүй. Цааш байх боломжгүй. Ер нь дэлхийн хаанч гэсэн одоо авилгачин байж л байгаа. Тэгэхээр энэ авилгачин байхгүй болгодог орон зай чинь энэ нийгмийн чинь суур тогтолцооны эд эсэг нөхгүй юу? Анх тэр Монтескийн онолж байгаадаа гараад би бол 350 жил болсон. Араас нь Жан Жак Руссо хин эдрийн онолчдоо гараа бас 300 жил болчихлоо шүү дээ. Тэгээ иргэний хяналтын засаглалын ойлголтыг дөнгөж хөрс суурийн тавьж ирсэн хараа. Энэ авилгалын эсрэг хамгийн олон хуулийг байна шүү дээ, тий. Эрх мэдэл албан тушаалтны хамгийн ихээр хянах боломжийг нээсэн хүн чинь элбэгдэрч шүү дээ. Та нар сайн боддоо. Одоо нээлттэй сонсгол гэл одоо манай энэ Батбүрийн энх хоёр хууль зүйн сайдаа ингээд дахин ярьдаг. Тэгээ нүүрсний сонсгол хэлсэн, хөгжлийн банкны сонсгол хэлсэн гэдэг. Тэр сонсгол гэдэг хуулийг нь элбэгдэрж өргөн барьж батлуулж ирсэн. Шилэн дансны хуулийг элбэгдэрж өргөн барьж батлуулж ирсэн. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийн хуулийг элбэгдэрж өргөн барьж батлуулсан. Ил тодын хуулиудыг элбэгдэрж өргөн барьж батлуулсан. Одоо тэгээ тэр авилгачин хүн өөрийнхөө эсрэг тэгээ хууль батлуулдаа явж исэн гал одоо логикоор боддоо. Хэрвээ элбэгдэрж хулгай хийжсэн бол авилгал авдаг байсан бол юу гэж ийм хууль батлах юм? Юу гэж ийм хууль өргөн барих юм? Энд чинь одоо иргэний нээлттэй хяналтын засаглалыг бий болгох, иргэний оролцоог нэмэгдүүлэх энэ хууль эрх зүйн орчныг бий болгож исэн хүн
Өөрөө өөрийнхөө эсрэг тийм хууль хийх үү? Тэгвэл тэр хийсэн хуулиудын бүгдийн сүүлийн 9 жил устгалаа шүү дээ. Тэрний хүчинд Монголд өнөөдөр 100 их нэг давсан хулгай яригдаж сууж шүү дээ. Тэгээд тэрнийг нь өнөөдөр хулгай хийсэн хүмүүст нь илчлэгдээ тодроод явж байхад нь өнөөдөр 2250 хулгайч нар цуглаж сууж байгаад халуун алга ташилтаар угтаж байгаа гэж хэлж тэрийг их баярлж байгаа бололтой байна. Монгол улсыг санаатаагаар хорлон сүдгсэн тэр толгойлогчийгоо ямар амар сайхан магтаж шаашааж байна тийм ээ. Ийм аимшигтай зүйлүүдийг бий болгосон ардын нам бол эзэс сайн сайхан зүйл хийх боломжгүй. Тэнд сайн сайхан хүн байх боломжгүй. Тэрний тэр залуу үеэс нь ч юм уу, хөгшин ч юм уу, идэр үеэс нь ч юм уу, хаанаас нь сайн зүйл хайх боломжгүй. Ардын нам бол авилгал хулгай дээрэм албан тушаалын хэлхээ холбоо сүлжээг бий болгодог цогц сургалтын төв. Тэр сургалтын төвийн ерөөсөө анхан шатаас суугаа гарч ирсэн хүн болгон яг тэрнгээр нь хүмүүжиж гарч иж байгаа. Тэд нар хүн биш болчдөг байхгүй. Хүн байх боломжгүй тийм юмуд. Тэдэрт зүгээр эх орон ард түмэн, газар шороо, байгалийн баялаг бүгд зүгээр хоос үгчтэй. Амар өсгөлэн жишээ та нар одоо бодтоо. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга генсекээр ажилласан. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд ингээ 8-9 жилийн хугацаанд сайд бод хийсэн тэгээ авах удаа төрийн өндөр албан тушаалд оролцоотойгоор хичнээн олон жил ажиллав. Тэрний амнаас ямар олон удаа төрийн өмчөө авч агаад байгалийн баялагийг ард түмэндээ тэгш хүтээмжтэй тараана гэж хэлсэн шүү дээ. Хөө иргэдээ нэг юм их сайн ойлго. Энэ нийгэмд чинь нэштэй дэлхийн ертөнцийн бүгдээрээ зэрэгцэж сууж байгаа зэрэгцлээд ижлэхэн баяждаг тийм ямар ч боломж байдаггүй юм. Тэгшидгэх болгодлогыг коммунистууд хийж үзсэн шүү дээ. Хэдэн 10 саяар нь хэдэн 40-50 саяар нь хэдэн 60 саяар нь устгаж хаяа үстэй. Тэр манай урд хойдлого ялгаа байхгүй. Манад чи хэдэн 100 мянгаар нь алж хийсэн шүү дээ. Тэгтгэж чаддгүй байхгүй боломжгүй. Та нар одоо нэг сургуулийн анги дотор бодлоо. 10 жилийн анги дотор 35 хүүхэд суучаад бүгдээрээ математикч болж чаддгүй үстэй. Эсвэл бүгдээрээ сагсан бөмбөгч болж чадахгүй. Бүгдээрээ физикч болж чадахгүй. Бүгдээрээ дуучин болж чадахгүй. Яг тэрэн шиг биш үү? Энэ 3 сая 500 мянган хүний чинь оюун санааны хөгжил нь ондоо, сэтгэн бодох нь ондоо. Өрсөлдөх чадвар нь ондоо, хөдөлмөрлөх чадвар нь ондоо, амьдрал тэмцэх чадвар нь бүгд ондоо. Энэ нийгэмд харин нь шүү дээ, өөрийгөө авч явах боломжгүй ядарсан, өнчин, тахир дутуу, өндөр настай энэ хүмүүсээ бол хамгаалдаг хамгааллын бодлого байдаг. Халамжийн бодлого бол байж болохгүй. Хамгааллын бодлого байдаг. Бид нар энэ нийгэмдээ хэн нэгнийг устгахдаг тим механизац хийж болохгүй. А гэхдээ хүн болгонд шүү дээ, өөрөө өөрийгөө хөгжүүлээд өөрөө өөрийгөө өрсөлдүүлээд баяжих боломжийг олгох ёстой. Түүнээс мөнгө тараагаал байгалийн баялагийг авч байгаа тэгшхэн тарааж байгаа баяжин жиж нь үгүй найзуудаа. Одоо эх жилийн сая төсөв батлагдлаа штэ. 1.2 их 80 төгрөг зөвхөн цалин нэмэгдүүлэхтэй холбоотой зардал нэмэгдэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр эх оны 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дугаар сараас эхлээд эхний 2 дугаар улирлаас эхлээл бараа материалын чивэнд яаж өсөх вэ гэдгийг л хэлж байгаа. Эдийн засаг тэлээгүй байхад ийм зохиомл цалингийн хөөргөлт бол эдийн засгийг хорлож яадаг. Наадууд чи мөнгө хөвлөл цалин болгоод тараачна. Мөнгөний нийлүүлэлт их тэгэхээр тэр эдийн засагт инфляц удалдаг байхгүй. За одоо юу яа тэгэд ерөнхийдөө хэлэх юм аа нэг хэлчихлээ. За тэр учрлын үгэн дээрээс нэг цөөхөн хэдэн юмнуудаас нь тастаад бүгдээрээ үдцсэн баха тэр үгнүүдийн тий. Учрал аюу ноцтой хэд хэдэн үгнүүд хэлээд байгаа. Тэгэхээр тэр намынхандаа зориулж хэлээд байгаа байхгүй. Хянах, шалгах тий ийм шинэ бүтцийг зохион байгуулж ирж байна. Тэгж яагаад одоо энэ бас л энэ авилгал гэмт хэрэг эрх мэдлийн албан тушаалын гэмт хэрэгүүдийг бууруулах гэж байгаа юм баг та.
Тэгэхээр энэ бол бас худлаа үг шүү дээ. Жишээ нь ингэсэн бохгүй сүүлийн 9 жил шүү дээ хяналтын асар их албан тушаалууд бүр байгууллагууд өдр байгуулагдсан шүү дээ. Гэхдээ авирал бурууг байгаа ч дээ. Нэмэгдсэн байгаа ч дээ. Гэхдээ хяналт тавих тусам тэр чинь хулгаал нарийсдээ шүү дээ. Энэ шиг худлаа үг байхгүй шүү дээ. Наад засварлын асуудлыг засахгүй бол үгүйс ямар ч нэмэр байхгүй. Гэхдээ энэний нөгөө талд нь тэр учрлын хэлж байгаа үгийг сайн ойлгох юм бол ингэж байгаа байхгүй. Эхлээд намынхныгаа бүгдийн тэр хаалганы үүднээс цуугаад ингээд бүгдээр ээлж дараалал мөлгөж орж ирээ. Надад тангаргаа өрг гэж байгаа. Үнчээ батлаатах гэж байгаа. За тэрний дараа бол та бол манай намын үнч гишүүнээр үлдэн шүү гэж хэлж байгаа. Маш энгийнээр тодорхойлоод ойлгуулах юм бол энэ бол нийгмийн болон улс төрийн шинжилгээ ухаанаар энийг тайлбарлаад орчуулж хэлж байгаа нь шүү. Энэ хяналтын тогтолцоо угаасаа нийгмийг базахад зориулдаг байхгүй юу? 10 хүн тутмын нэг дээр хяналт тавьдаг тогтолцоо тавих юм бол удахгүй 2 хүн тутмын нэг дээр мэдээлэгч орж ирдэг. Энэ нийгэм дотор бид нар байж үдсэн Монгол улс маань ийм юм зориулдаг. Учир нь өмнө нь шүү дээ хэд хэдэн удаа олон удаа яг энэ шин чанартай үйлдэлүүдийг хийж байсан. Одоо саяхан наад чинь тэр тэргүүн шадар сайт хийж байхдаа эдийн засгийн шинтгэлийн бодлого гэж ярьж хагаад эдийн засгийн эрхчлөөний хуулийн төслийг өргөн барьцсан тэр хилцүүлэг хийгэж хэлээ. Тэр хилцүүлэг дээр ярьж байсан үгнүүдийн бүтэн сонссон. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль батлахын гинэ. Тийм хууль байдгүй юм. Мал мэн гэж хэлмээр байгаа. Энэ бол мал шүү дээ. Тийм юм байдгүй юм. Эхлээд эдийн засгийн чөлөөлөд эрхчлөөг нэмэгдүүлмээр байгаа бол төрийн өмчөө цөөлч шууд эхний ээлжинд энэ ашиггүй ажиллаж байгаа балаа төрийн өмчнүүдээ шууд зогсоочих. Татан буулга тэр хүмүүсийг цомгдох. Тэгээд хувьчлаа зар нээлттэй хувьцаат компани болго. Нэгдүгээрт, хоёрдугаарт төрийн оролцоогоо бууруул. Шууд бууруул. Ямар нэгэн төрийн эрх мэдэлтээр байгаа хин нэгэн дарга зохицуултын дүрм журам баталдгийг болиул. Ямар нэгэн дүгнэлт мүгнэлт зөвшөөрөл лиценз гаргадгийг болиул. Тэрийг зогсоо. Зүгээр хэдэн мянгаар байгаа шүү дээ надад чинь. 3 дугаарт татвараа бууруул. Тэгээд над эдийн засгийн өөрөө чөлөөлөгч юм тэр. Эдийн засгийн эрхчлөөний хууль батлагдах юм бол тэр талд нь нөгөө талд нь хийж болохгүй гэдэг зүйлүүд баахан гарч ирнэ. Энэ хэдэн мянган байгаа хориг саад бэрхшээлүүд дээр чинь нэмэгдээ дахиад гараад ирнэ. Би ягаад энэ эдийн засгийг чөлөөлөх тал дээр энэ татварыг дахин хэлээд байгааг дахиад нэг хэлчихье. Энэ өмнөх лайвуудаар би дандаа хэлдэг. Энийг бол байнга хэлэх ёстой. Өнөөдөр Монгол улсад нэг иргэн дээр оногдож байгаа татварын хэмжээ чинь 36% байдаг байхгүй юу? Иргэн хүн дээр оногдож байгаа татварын хэмжээ. Аж ахуй нэгж байгууллага дээр оногдож байгаа татварын хэмжээ 46-аас 52% давдаг. Уул уурхаа руу ингээл ороод ирэхлээр 58% дэше даваа. Зөвхөн татвар шүү дээ. Ийм өндөр татвартай улсад инфляц хийж зогсохгүй. Ийм их татвартай байхад тийм ийм их татвар авахлаар эрх мэдэл улам овоороод идэг. Эрх мэдэл овоорох тусам авилгал нэмэгдээд идэг. Нийгмийн устгаад идэг байхгүй. Энэ санаатаагаар хийж байгаа үйлдэл шүү дээ. Энэ хорлон бохгүй. Энэ хорлон сүтгэх үйл ажиллагаа хийгээд байгаа шүү дээ. Энэ тэгээд коммунистуудын энэ дээрэмчдийн толгоонд угаасаа мөнхөд байдаг. Эдгээр коммунист суурьтай дээрэмчд байхгүй. Тэгээд яг хуу коммунистууд гэдэг дээр нэг юм дээр хүмүүс их зөрчилдтэй хийж зөвлөдөө. Коммунистууд бол бүгдээрээ тэгшхэн ядуу байх тухай ойлголт, өмчтэй байх тухай биш. Тэгээд ардын нам дотор байгаа энэ дээрэмчингүүд чинь бүгдээрээ асар их баян шүү дээ. Дандаа тэр бунтангууд байгаа. Хамгийн баян тэр бунтангууд байгаа. Гэхдээ энэ бол коммунист гэдэг ангилд орохгүй. Гэхдээ бол дээрэмчингүүд. Үзэн санаа бол доохт байхгүй. Тэгээд одоо тэр сая ардын намынхаа их хурлын эхний өдөр нь эхлэж байхад тэр Тэмүүлэн Учирд 2 зэрэгцэн сууж байгаа нэг зураг аваад Тэмүүлэн коммент хийсэн байсан. Тэгээ хүмүүс харсан бах тий. Би бас тэрийг үүдээр тавьсан. Үзэн санааны андтайгаа гинэ. Дээрмийн үзэн санаатай эдэр. Тэмүүлэг саяханд X-ээр дүүрэн тий. Бас нэг Монголд гайгүй уншдаг, бичдэг, судалдаг. Жохон мэдлэгтэй гэсэн хүмүүс магтаад яасан. Үгүй штэ чи эрх мэдлийн төлөө өнөөдөр тань таалагдахгүй хийж чадна.
Гэхдээ маргааш тэр нь өөрт нь чухал биш. Тэгээ одоо ингэ хийж байгаа юмнууд нь таг эсэргээр шүү дээ. Тэгээ одоо жишээ нь гэж шүү дээ. Үзэл санааны анд гэж ярьж байна л да. Үзэл санаа бол үнэхээр аюул чухал зүйл. Ялангуяа улс төрийн нам дотор хамгийн чухал зүйл. Үнэт зүйл, нэгдүгээр зүйл, араас нь үзэл санаа. Энэ хоёр байхгүй цагт улс төрийн нам оршин тогтох боломжгүй. А тэгвэл Монгол Ардын нам социал-демократ үзэл баримталтай гэж ярьдаг байхгүй. Социал-демократ үзэл баримтлалын нэн тэргүүний ажил нь ажилчин ангийнхаа хамгаалал байхгүй. Ажилчин ангаа хамгаалах. Тэгсэн эдгээр сүүлийн 9 жил ажилчин ангаа тонн дөрөндлөө шүү дээ. Яагаад гэвэл ингэ татвар нэмэгдсэн. 9 жилийн өмнө бол нэг хүнд хувьд оногдох татврын хэмжээ бүх төрлөөр яваад шатлалаараа явахлаа 28% байсан. Аж ахуй нэгж дээр байсан чинь 36-аас 48% байсан бохгүй. Одоо бол хувь хүн дээр 36%, аж ахуй нэгж дээр 46-аас 52%, 58% болсон. Тэгэхээр энэ социал-демократ нам мөн үү? Биш байгаа ч тийм. Биш. Хизээч тийм байгаагүй. Харин цаашдаач байх боломжгүй. Тийм учраас үзэл санаагүй нэг хүн улс төрд орох юм бол тэр дээрэмчин болдог. Үнэт зүйлгүй үзэл санаагүй нэг хүн улс төрд орохлоор тэр дээрэмчин болдог. А үзэл санаагүй олон хүмүүс нэгдээд намд орчихлоор тэр чинь бүлэг дээрэмчтэл болно шүү дээ. Өөр юу гэдгийг бүлэг дээрэмчиж шүү дээ. Тэрийг л хийж байгаа шүү дээ. Тэр энэ хоёрыг ад үзээд байгаа чинь зөв шүү дээ. Тэр нөгөө дарван хар гэдэг те ад үзэл ишин шидэрэл хилээд байгаа шүү дээ. Гэхдээ аргагүй шүү дээ. Дээрмийн бүлэг дотор чинь дотоосоо гимтэргээ ил гаргасан матасч нь л цаазалдаг үстэй, дүүжилдэг л үстэй. Тэрийг л хийж хэлнэ шүү дээ. Хов зөөсөн ч хийж байгаа шиг хов зөөх гэдгийг эхлээд зөв ойлгох хэрэгтэй. Дарван хар хов зөөх гэдгийг ойлгохгүй ярьж байгаа бололтойгоо. Бишээ энэ хоёр илчилсэн. Уг нь бол гимтэргийг ил болгоод байгаа байхгүй. Хэрвээ уул нь эрүүл нийгэм бол хууль зүйн сайд гимтэрийг илчлээд их шаардлагагүй байхгүй. Бодлогыг л гаргаж ирэх ёстой. Тэрий чинь илчилдэг иргэний нийгмийн байгуултууд тийм хуулийн байгууллагууд цагдаа прокурор шүүгийнхэн ингээ өөрсдөө тэрийг илчлээд явуудгийг тантай таньгүй. Ер нь бол улс төрч хүн гимтэрийг их яриад ирэхлээр тэр улс нийгэм буруудаж байгааг хэлбэр бодлогоо ярих ёстой. Улс төрчд барилга барих тухай яриад ирэхлээр тэр нийгэм сүрж байгаа тэр 10% даваас өрн шиг тий. Улс төрч хүн төсөв рүү ингээд амар хутгалтаад за тендер яриад ирэхлээр тэр улсаас сүрж байгаа тэр манад одоо яг тэрүүгээр л явдаг. Тэгэхээр ийм зүйлүүдийг өнөөдөр ингээ яриад өнөөдрийн лайва өндөрлөе. Тэгээд тэр лайва бити шеэрлэр гэсэн чинь нэрнгэс шеэрлэхэ болчихсон юм л шүү дээ. Тэр шеэрлэрэ гэж хитий та тэг одоо. Яг би өөртөө зориулж лайв хийгээгүй. Би нөгөө хүнд танигдаад гоё болно гэж бодохгүй байгаа нэг чухал биш. Нэг чухал биш. Намайг угаасаа миний тухай ер нь бити яар. Миний ярьж байгаа сэдвийн талаар коммент бичээд явах юм бол тэр надад илүү их гоё өгөөчтэй. Бусад хүмүүс ч өгөөчтэй. Би бол та нарт царай муута, эсвэл дуу хоолой муухай, тэр халдсан малцсан чи 9 шидэ байж болно. Гэхдээ тэр нь надад хамаатай болохоос та нарт хамаагүй шүү дээ. За энэ нэг хэд хэдэн хүмүүсийн комментээ сонсчихъя. Бозруудын намайг тараах цаг аль үжээ болсон гэнэ. За энэ тараах гэдэг үгэнд нэг фокуслаад ярилцъя. Энэ тараах гэдэг үгийг ярих тусам Монгол Ардын нам хүчээ авна шүү. Энэ зүгээр ярьдаг яриа биш шүү. Энэ ярианы зарим тохиолдолд хаанаас гаргаж байгааг нь хэн гаргаад байгааг сайн сонсож ойлгож үзэж харж явах хэрэгтэй. Ер нь бол аллах хүчирхийлэл юм уу хязгааргүй шорон морон ингээд үзэн ядалтаар явах юм бол энэ өөрөө буруусан програмчдаг байхгүй гажууд програмчдаг. Гэтэ зүй ёсны ялын оноох бол хамгийн зөвхөн асуудал шүү дээ. Тэгтэл өнөөдөр ял завшуулж байгаа асуудлыг хинч ярихгүй гоц. Авилгалын гэмтэрэгтэн 40 сая төгрөг торгуул авч надад чинь шагнал авч байгаатай ижилхэн шүү дээ. Юу Алтан гац, юу Хөдөлмөрийн Баатар, юу Сүхбаатарын одоо тийм биз дээ. 10 тэрбум төгрөгийн авилгал авчихад 40 сая торгуулж байгаа юм чинь шагнал үстэй. Хууль нь бол байгаа. Тэр хүмүүсээ. Гэхдээ ял завших боломжийн хуулианаас гаргачихсан. Энэ хуулиа зас энэ хоёраа яаралтай засчих. Тэгвэл чамаг нэр үнэхээр
ардын нам дотор бас гайгүй хүн байсан юм байна гэж одоо хийсэн хожим л харъя. Одоохонд бол итгэх юм алга. Тэгэхээр ардын намыг 3 сонгуул дараалал ялагдуул. Баталгаатай энэ нам өөрөө дампуур шүү. Нэгд. Хоёрдугаарт иргэний хяналтын нийгмийн засаглал бий болоод эхлэх юм бол тий. Одоо энэ яригадаад байгаа энэ олон хулгаанууд тий. За эхнээс нэг тооч өгөх заяа. 60 тэрбум гэж ярьдаг шүү дээ. 60 тэрбум хэсэг. За тэгэл эрүүл мэндийн яам, боловсролын яам. За тэгэл барилга байгууламж, хот барилга хөгжлийн яам, зам тээврийн яам, уул уурхай яам. Тэгэл ингээд бүх 22 ямаар нь тэр чигээр нь дээрээс нь яамгүй сайд нар байгаа тий. Тэр юу хэрэг эрхлэх газрын дарга шадар сайдууд өдөргээд. За тэгээд одоо Улаанбаатар хотын сайд байдаг гэдэг ингээд энэ олон сайдуудыг дагсан тэр чигээрээ хулгаад ирэн байгаа. За тэгээд төрийн өмчт компаниудыг дамжсан бүх тэр чигээрээ хулгаад ирэн байгаа. За тэгээд хөгжлийн банк, төрийн банк. Одоо төрийн банк бол дампуурсан банк шүү дээ. Яг үнэндээ надад ч хүчээр бариад байгаа. За энэ тэгэл энэ банкнуудын асуудлыг дэлгээ гаргаад асар их хулгай байгаа. За тэгээд 17 сан тий бид нар одоо тариалан эрхлэх сан, хөдөө аж ахуйн сан тэгэл ингээл яриад мэддэг тий боловсролын сан ман гэдэг ингээл 17 сан байдаг. Энд 17 сангаар биеийн тамирын сан ман хүртэл байгаа шүү дээ чинь. Олимпийн сан ман ч гэдэг юу лээ. Учир нь олдохгүй баахан сангууд байгаа. За энэ сангуудыг хүртэл ингээд байж байна. За тэгээ араас нь нүүрсний хулгаанууд эхлэндээ. За тэгээ Эрдэнэ төлөвдрийн аврагтан хулгай одоо хүртэл яригдахгүй байгаа. Салхитны мөнгөний хулгай одоо хүртэл яригдахгүй байгаа. За энэ лиценз дээр бол яг энэ нууг хэлэхэд энэ ашигт малтуудын хэрэглэх газрыг дамжаад сүүлийн үед асар их том хулгай дээр юм явж байгаа. Яригдахгүй байгаа. За тэр Монгол банкыг дамжаад угаасаа хулгай дээр юм байдаг. Нийслэлийн захиргааг дамжаад тэгээ газрын албыг дамжаад хулгай дээр юм байдаг. Огт нэг удаач те нэг 10 хүн ч ажиллаж үзээгүй баачка өнөөдөр тэр бомтон болцсон том юм яриа л. Ард түмнийхэн төлөө гэл ингээл том дарга хийгээл явж л байгаа. Бодит жишээнүүд байгаа. Олон байдаг. За тэгээд төрдөө өмчийг авчирж байгаа бүгдээрээ баяжнаа. Бүгдээрээ тэгшин гой баяжнаа гэж таасан. Юу болж байгааг одоо харж байгаа үстэй. Эсвэргээр нээлттэй хувьцаат компани хөрөнгөний зах зээлүүдэд хөгжүүлээ явуулсан бол өнөөдөр та хувьцаа эзэмшигч болох байсан боломжууд бол байсан. Гэхдээ та хувьцаагаа худалдаж авна. Танд үнэгүй хувьцаа өгж яхан бол энэ бол заллин. Та тэрнээс илүү их юм тэндээ алдаж байгаа. Тэ 1072 хувьцаанд за яг хөтэ сүүлийн 6-7 жил яасан нэг 300-400 500 мянган төгрөг авсан юм уу та. Тэгвэл та нэг хүнд баг 4-5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө хулгаад дэрэмдүцнэ мэдэж гинүү. 500 мянган төгрөгийн ногдлаа шиг авчаад 505 тэрбум төгрөгийн хулгай нэг хүн доногдохоор гараад өвлөж чинь сайхан юм уу зөв юм уу? Тэрэнд орхноо эдийн засгийн тэлээ чөлөөт нээлттэй эдийн засгийн хөгжөөд ирэх юм бол та $5,000 цалин хин нэгэн улс төрчийн хэлсэн хэлээгүйгээр өөрөө авдаг хэмжээнд эдийн засгийн босоод ирэх юм бол та тэгээд өөрөө очих хувьцаагаа авна үстэй. Та тэгээ өөрөө тэр гэр хорооллынхаа хашаа машин өөрөө гоё болгочихно үстэй. Хин тэгээд дуртаатаа тэр модон жорлон бааж шигээ одоо хин дуртаатаа тэр хүүтэн гэр дотор гал төлөд угаартж өгөх байгаа үгүй шүү дээ. Амьдрахын эрхэнт тэгээд байгаа шүү дээ. Эдийн засгийн дэлчээл хүний орлого нэмэгдэх юм бол хүн өөрийнхөө амьдралыг сайжруулах явна шүү дээ. Энд чинь тэгээд зүйл тогтол. Тэгэхээр ардын намыг 3 удаа ихний ээлжинд ялагдуулах. За тэгэхээр энэ саяын асуултанд комментод ингээд хариултыг хэлж байгаа. За энэ засгийн зандан шатрыг дэмжиж байсан арчсан намынхантай тооцоо бодно байгаа ичиж хүмүүрүүд байна. Энэ айгүй зөв асуулт байсан биш үү Батмөх Сүхбаатар. Энэ тооцоо боддог арчсан намын гол заалт нь байхгүй байсан. Одоо энэ заалт ер нь амлах баха. Ер нь энэний чиглэлээр манай арчсан нам дотор маш том хөдөлгөөн явж байгаа. За тэгээ тэр биелээд ирэхлээр манай арчсан нам эрүүл цэвэр үзэл санааны шинжлэх ухаан мэдлэг боловсрол дээр суурилсан улс төр хийж эхлэх баг. Тэгээ сэтгэл хөдлөлийг удирддаг юм уу, айцыг удирддаг, эсвэл үзэн ядалтыг удирддаг улс төр бол аюултай. Тэрнээс одоо бид нар гарахгүй бол энэ хувилдааны улс төр хийж дуустдаггүй. Тэгэхээр энэ асуултын хариулт удахгүй арчсан намд биелэлээ болох баха.
За дарамт ихснэ гэсэн байна. Манай найз байсан байна. Эдийн засгийн эрхчлөлийг хөгжлөхөөр ямар хэрэг байх вэ? Тийм яг ямар хэрэг байх вэ? Энэ улам аюул болно. Муу лалар Украин гээд шаачсан муу ац Монголны тухай Монголын тухай ярихгүй шүү. Ац минь чи хинбэ гинэ. Чи пэцдэ Монгол гэж ярихгүй шүү. Энэ миний Монгол гэж ярихгүй энэ хүн бол заахгүй. Тийм Монгол гэж ярьсан хамгийн ихээр ярьсан хүмүүс өнөөдөр Монголыг аягүй хорлож байгаа. Тэгэхээр би бол Монгол гэж цэжэд илдээд байгаа юм биш. Гэхдээ эрүүл нийгэм, эрүүл улс төр Монголын нийгмийг өнөөдөр юу хорлож байгаа талаар би бол ярьсаар байх болно чамтай чамаагүй. Чамаар бол заалгах ажил байхгүй. Тэгэхээр намайг маш ихээр дормжилж байгаа маань үзий яддаг юм байна. Тэгээ миний Украиныг дэмждэг асуудлыг ойлгоогүй бол өчтөрийн лайвыг үзнэ үз. Би дэмжсээр байх болно, Украин ялах болно. Украин ялж иж Монголын эрх хэрэгчлээ бас баталгаажихад маш том төлөхөц болно. Маш чухал асуудал. Украин ялагдах юм бол Хятад ч юм уу, Орос ч юм уу хэн чадaltaй нь Монгол шиг жижиг буруу ийм мулгуу улс төрчтөө ийм авилгал хээл ахуул альбин чөтгөр шиг ийм шунглаас нь болсон ийм улс төртөө байхад Монгол улсыг эдгээр ихшээлдээ оруулах маш их амархан болно. Тэгээ Украин ялах юм бол Монголыг хэн дуртай гадны улс орн, хэн дуртай хэн нэгэн эрх мэдэлтнэр дамжиж эрхших орон зай үлдэхгүй болно. Тийм болохоор Монголын тусгаар тогтнолоо эрхчлөөтэй энэ Украины ялалт салшгүй холбоотой. Тийм учраас Украины эрхчлөөг дэмжицгээе. Би харин Украины талаар аягүй бага ярьжсэн да харамсаж байгаа. Дахиад бүр ишөө их ярих хэрэгтэй юм билээ. Украины ялалт бидэртээ ямар чухал юм бэ гэдгийг бүр улам их ярих хэрэгтэй юм билээ. Тэгээ улам их ярихгүй болохоор монголчууд энэ Украины тухай ерөөсөй ойлголт байхгүй байгаа. Украины зовлон, Монголын зовлон хоёр маш их олон зүйлээр адилхан. Энгийн Украин хүний тухай ойлголт байхгүй бол Украины түүхийн бидрээс ярьж явах хэрэгтэй. Гэтэ би Украин хүмүүсийн тухай ойлголт байдаг. Би бол хүүхэд байхасаа дан Оросуудын дунд өссөн. Тэгээ миний байран дотор ерөөсө 3хан Монгол айл байдаг гэсэн. Би эргэн тойрон Оросууд дотор өссөн. Миний багын найзууд бүгд мэдж байгаа. Миний төрсөн орсон очин бол угаасаа Оросууд дотор байсан. Би Оросуудыг ямар дээрэнгүү, дарангуу, ямар муухай харьцаатайг мэднэ. Тэ? Би Аруулангийн Орос гэж бодож байхад тэр дунд нь хүүхэд байхдаа би мэддгүй байлаа шүү дээ. Аль нь баг ястан, аль нь Украин, аль нь Белорус. Тэгээ аль нь одоо тэр юу Литв, Латв бүгднийг би Орос гэж ойлгодог байсан. Аль нь одоо энэ Станы орныхын шийдэх бөөмөд ялгадаг байсан ихэндээ. Би сүлдээ ялгадаг болсон. Тэн дотор байгаа нэг л Орос нь бүгднийг дэрлэгдэг. Бүгдийг цоддог, бүгдийг төрөнгөлдөг байсан. Хэдий чинь жинхнээсээ арьс өнгө шашин шүтлгээр нь дарамтлагдаг, дэрлэгдэг байхгүй. Жинхэнэ бузар хулгайчаад. Оросуудыг одоо хараад дагсан туваа бурайд талмигууд дээр л жишээ аваад үз. Тэр чинь баг ямар үндэстнээ мартцсан биш үү? Нөгөө их хэл мэл нь байхгүй, мартагдсан бичиг мичиг нь байхгүй. Тэ? Туваа 54 онд биш 44 онд 44 онд санал тавиад 44 онд дагаад тэгээд албан ёсоор 54 онд республик болсон. Тэр үед 350 мянган хүн автаасан. Одоо 350 мянган хүнтэй. Яг юу н туваа гаралтай иргэдэн. Энэ геноцид шүү дээ. Өнөөдрийн тэр дайн байлдаанд чинь хамгийн түрүүний бага снатуудаа явуулаад хядуулж байгаа үстэй. Ийм л юм хийдэг шүү дээ. За Батмүксбатар энэ либертар нэртэй малнууд дахиад Монгол ардын намыг магтаад Украин ялагдах ёстой гэж хуцаж байна лээ. Хаа байсан Эрдэнэтийн асуудлыг сөхөж яриад гэнэ. Би Эрдэнэтийн асуудлаар нэг лайв хийнэ. Тэгээд 5 толгой асуудлаар бас би лайв хийнэ. Нилийн тэр 49% талаар ялангуяа тэр цахиагийн элбэгдэрж Монгол улсын дөрөвдөх ерөнхийлөгч байж явах үедээ их хурлын эндэр дээр сууж байхдаа тэжээлийн цэгт очиж байгаа хөгшин үнэгээ хэлцээ. Тэгээ тэр үгэн дээр аюу хүмүүс фокуслт юм байлээ. Учрыг нь ойлгодоггүй.
Би тэрийг нэлээ хит хитэн баримтуудыг дэлгэж хагаад гаргаж хагаад үзүүлээд тавья гэдээ бол бэлтгэсэн байгаа. Гэхдээ энэ дэлгэцээ яаж шеэрлж явуулахыг би хийж чадахгүй байгаа хаа. Одоо хүртэл 2-3 удаа бол нэг дүүнер зааж өгöd явуулсан. Би нэг өөрөө ажилтаа болохоор энэ чинь байнга оролдож чадахгүй. Тэгээ нэг жоохон технологийн боол бол яваад байна. Уг нь бол надад материалууд байна. Тэр ямар очтой юу болсон талаарх. Хэрвээ элбэг дэрж худлаа яриад одоо товчхон хэлээ. Элбэг дэрж худлаа яриад тий тэжээлийн зэрэг төрж байгаа хөгшин үнэгээ худлаа ярьсан бол Оросууд тэнийг үлч хөрж байгаа байхгүй. Хамгийн энгийн логик нь. Тухайн бүх факт баримт мэдээллүүдээрээ Эрдэнэ төлөвлөрийн нөөц дуусчихсан үнэн. Нөөц нь дуусж байгаа зэсийн үнэн өсөхгүй байсан учраас Оросууд Монголын 49%-ийг ашиггүй очлоо гэж зараад гараа ивсэн. Тийм л зүйл болсон. Тэрийг хувийн хвшлэн худалдаж авсан. Харин хувийн хвшлээс дээрэмдэж аваад өнөөдөр тэнд мэдгүй хэдэн 10 тэрбум, мэдгүй хэдэн 100 тэрбум долларын дээрэм явагдсан байх магадaltaй. Тэрийг таашгүй. Яагаад тэгэхээр оюун эрдэнэ чинь тэр хэрэг газрын сайд байж байхдаа очиод онц байдал зарлаа 49%-ийг дээрэмдэхдээ онц байдал зарлцсан шүү дээ. Тэгээд тэр онц байдлаар чинь асар том хулгай хийсэн шүү дээ. Тэгээд хүмүүс нэг юм ойлгодгүй юм. Нээлттэй болцсон гэж яриад байдгийн. Ер нь бол нээлттэй тендер дээр нэг хүнд анхаарал татах нэг хэдэн тендерүүд нь ер нь бол жилдээ юу лээ 400 өдрийн үлээ. Биш ээ. Нэг тендер зарлаж байгаа шүү дээ Эрдэнэ төлөвлөрийн багц тендерүүд. Тэрний чинь голлох том нөлөө бүхий тендерүүд нь харагдахгүй байгаа. Гэхдээ Эрдэнэ төлөвлөрийн худалдаан дээр худалдаа авах дээр нь явдаг хулгай багахан өмнөд нь шүү дээ. Магадгүй нэг нийт худалдаа авалтын 30% дээр нь хулгай хийж байгаа байх. Нэг 10% тендерийн хулгайч гээд даваас өрөө 10% гэдэг нь шүү дээ. Тэгвэл Эрдэнэ төлөвлөртөө 30% гарцсан байгаа. Гэхдээ баримтын үзэг болохыг сайн мэдэхгүй нь. Ягаад гэсэн хаалттай. Тэрнийг бол хөөгөөд гаргахад бол боломжтой. Тэрнийг одоо жишээ нь одоо төрийн бус байгууллагуудад боломж нь өгчих юм бол очиод тэр материал дээр суух боломж нь өгчих хэрэгтэй байхгүй. Тэд нар чи өөрсдөө сууж агаад хаана ямар алдаа гаргасныг гаргаж ирээд шүүхийн өмнө авчид. Тэгээ тэр буруутай хүмүүсийн шоронд нь ялын эдлүүлээд хохирлын төлөвлөлөөр тэрнийхээ 10% нь өөрсдөд нөгчдөг юм. Тийм болчих юм бол тэр хулгайг илрүүлнэ гэдэг чинь өөрөө бизнес болчихдог байхгүй. Авилгалыг илрүүлнэ гэдэг чинь бизнес болчихдог байхгүй. Юу тэр авилгатай тэмцэх газрын асар өндөр зардал тэр баахан аудитын байгууллага төрийн хямн шалгах хороо мороо 9 шидийн төрийн өчнөө юм байгуулад улам авилгаа нэмэгдээд байгаа үстэй. Тэгж болохгүй. Тэгээ Эрдэнэ төлөвлөр дээр яг юу болсон талаар нэг би өөрийнхөө мэддэг судалсан. Тэгээ би өөрөө бас уул уурхаад ажиллаж байсан Эрдэнэ төлөвлөрт бас олон жил ажилласан. Туршлагаа үндэслээ тэрийгээ судалгаан дээр тулгуурлаад нэг өөрийнхөө төвшөнд нэг лайв хийн. Би бол угаасаа насаараа уул уурхаа ажиллаж байсан. Би уул уурхаа ажиллаад барахдаг. Уул уурхаа Монголыг одоо авч яваа. Уул уурхайн ажилчдыг доромжилдог хүмүүсийг би дургу. Тэр мөнх баясгалан Алтмаагийн Батулга гэдэгт би дургу. Алтмаагийн Батулга жишээ нь ухаанда уул уурхаахны хамгийн их гутаанд дамжуулсан. Гэхдээ хамгийн олон лицензийг наа хулгайч чинь зарж үрж борлуулсан штэ. Уул уурхаагаас хамгийн өндөр нууц ашгийг олсон штэ. Лицензийг зарах бол зүй ёсны асуудал. Лиценз зарж болдог. Лиценз зарах сайн зүйл. Гэтэ энийг нууцаар зарж байгаа нь аюултай. Улстай татвараа төлөөд ил тодор зарах хэрэгтэй. Хинээс хинт шилжиж байгаа ямар хайгуулын ажлууд хийсэн нөөц нь юу болсон бүх юмнууд нь ил тод байжгаад энэ арилжаалдаг байх хэрэгтэй. Энэ лиценз гэдэг чинь зүгээр л байрны гэрчлэгтэй ажиллах шүү дээ. Орон сууцны чинь ч юм уу хашаа байшин гэж гэрчлэгтэй ажиллах зүйл. Тэгэхээр тэр бол ил тод байх тусмаар хулгай дээр нь багасгана. Ил тодын хяналтын яаж тавьдаг аргачлал нь бол байдаг. Тэр амархан зүйл. Хийж болдог зүйл, амархан ч биш л те. Хийж болдог зүйл. За тэгээд либертаруудын хувьд бол харамсалтай юм байдгүй. Гэхдээ хоёр салцсан юм шиг байна би. Тэгж ойлгосон сүүл төр либертар намын хурал зарлагдчихлээ. Бас яг хуу хасар хин гэлээ нөгөө хэдэн нөхдүүд байдаг шүү дээ. Тэд нар тусдаа салаа явуулсан юм шиг үлээ.
Одоо тэр Facebook дээр яг одоо энэ Батмүг Сүхбаатарын бичиж байгаа шиг бичээд өгдөг нөхдүүд байгаа. Тэд нар бол улаан цаан би бол Оросын нөлөөний эсвэл Монгол Ардын намын ч юм уу Женкогийн тавиулаар зохион байгуулалтаар репортажуудтайгаа нийлж хагаад намын самрах зорилготой байсан багч би бодсон. Гэтэ салцсан байлээ. Манай тэр амраа оргил мөргөл өдөө сатсан юм шиг л би тэгж ойлгосон шүү. Гэтэ би нарийн ширийн сайн мэдэхгүй байна. За Украин заавал ялна гэж тийм ээ заавал ялна. Угаасаа ялна. Украины ялалт Монголын өнөөдрийн маргаашийн эрхчлөөтэй тусгаар тогтнолтой холбоотой учраас бид нар Украины ялалтыг дэмждэг. Тэрнээсээ гадна эрхчлөө дэмжих ёстой. Украин эрхчлөө тусгаар тогтнолын төлөө дэмжиж байгаа. Монголд бол бензин, балга бензинээс хямдхан тусгаар тогтнолоо үнэлдэг хүмүүс байна. Балга бензинээс хямдхан тусгаар тогтнолоо ярьдаг, эрхчлөөгөө ярьдаг энэ хүмүүс Монголыг хэд ч худалдахад бэлэн. Бензинээс хямдхан тусгаар тогтнол эрхчлөө гэж юу байдгийг тийм байхгүй. Тэгэхээр ийм учраас эрхчлөө үн цэнтэй, ийм учраас тусгаар тогтнол үн цэнтэй. Ийм учраас бид нар эрхчлөөг хайрлах ёстой байдаг. За тэгээд одоо энэ лайв маань үзчихсэн болон үзэж байгаа үзэх хүмүүстэй дахиад бүгдэнд нь баярлалаа гэж хэлье дээ. Өнөөдрийн лайв бол би бас нэлээд зорилттой лайв хийлээ. Аль болох шеэрлээд өгөхийг хичээгээрээ. Тэгээд би бас нөгөө нэг лайвн дээр хүмүүс нэлээд хэлсэн байлээ тэр муухай хашгирч цаган яриад байна гэдэг. Тэрийг явуулна хичээгээд байгаа. Би өөрөө нэг юм сонин төрөлхийн тийм эмоцтой ярьдаг байхгүй. Тэгээд тэрийг засах гэж чаддгүй. Гэтэ би хичээнэ. Тэрийг засах гээд оролдоод байгаа. За тэгээд лайв өнөөдөр үгээр жаргая. Тэгээд сайхан энэ удаад шеэр хийгээд өгөрөд одоо хүсэж байна. Тэгээд та бүхэндээ тэгээд санаад сэтсэн сайн үйл бүхэнд нь саадгүй бүтчих болтгой гэж хүсэн өрөөё. За баярлалаа.